Сайн байцгаана уу үзэгчдээ, та бүхэндээ энэ цаг мөчийн мэндийг өргөн дэвшүүлье. Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 101 жилийн ойд зориулсан Мөнх Тэнгэрийн харуул подкастын анхны дугаар танд хүрч байна. Манай өнөөдрийн анхны дугаарт агаарын цэргийн хөгжил дэвшилт, өөрийн залуунаас мэдлэг ур чадвараа харамгий зориулсан хүндэт зочид өргөдөнсөн байна. Хүндэт зочдыг та бүхэндээ танилцуулъя. Монгол улс зөвлөлт холбоот улсын баатар Чингис хаан тэргүүн зэргийн одонд хошууч генерал Хүр Аргачаа, Зэвсэг түвшний агаарын цэргийн штабын дарга болсон бригадийн генерал доктор Бат Баяр, шинжлэх ухааны технологийн их сургуулийн механик тээврийн сургуулийн багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн доктор профессор Бэлтгэл Хурандаа Эрдэнэт, Монгол улсын гавьяат техникч Бэлтгэл Дэд Хурандаа Цэрэнд орж, Монгол улсын отхон гавьяат нисгэгч Бэлтгэл Дэд Хурандаа Доржнаар урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн байна. Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлье. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За подкастынхаа ууган дугаарын эхний асуултыг Хүр Аргачаа Батраас эхлүүлье гэж бодож байна. Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөн энэ 101 жилийн түүхийг та өөрийнхөө амьдрал замналтай холбож харахад хамгийн их бахархал, багтал төрүүлдэг мөчүүдээсээ хуваалцвал. Сайн байцгаана уу. За бид өнгөрсөн жил Монгол улсад нисэх хүчин үүсэж байгуулагдсан 100 жилийн аган сургачтай сайхан тэмдэглэсэн. Өнөөдөр 101 жилийн аган тэмдэглэх гэж байна. Тэгээд эргээд бодож яах нь одоо энэ 100 жилийн 50 гаруй жил нь миний амьдралтай холбоотой байжээ. Бахархалтай юм шиг, сайхан юм шиг санагдж байна. 1972 онд Зөвлөлт холбоот улсад курс сургууль төгсөж ирээд би анх энэ буян тухайгаас ажлын гараагаа эхэлж ирсэн юм аа. Монголын ардын армийн 109 дугаар анги гэж сайхан анги байлаа. За ер нь нийтийн дунд бол холбооны анги гэж ингэж холбооноос гэдэрэл гэж холбоос гэдэрэл гэж ингэж нэрлэдэг байсан. Яагаад тэгж нэрлэдэг байсан гэхтээ зэрэг агаарын цэргийн анги байгууллагуудын хооронд холбоо тогтоодог, тэрний кодын солих ажилд одоо энэ скетерэл гол өрөг гүйцэтгэдэг. Түүний гадна удаагаас шууд харилцааны холбоо гүйцэтгэлгүй яхав те алс холбоо гадар анги байгууллагатай холбоо барих. Ийм анги байсан юм. За тэгээ энэ анги бол их алдартай анги. Манай ангид алах байж исэн их алдартай хүмүүсийг монголчууд сайн мэднэ. Өнөөдөр манай Зэвсэг түвшний 303 дугаар анги гавьяат нисгэгч Хурандаа дугуурын Цэрэнд орж агсны нэрэмжит анги. Цэрэнд орж байгаа манай ангийн захирагч дарга байсан гавьяат нисгэгч лав гэж байгаа манай ангийн дарга байсан да. Энэ бүхнийг надаас илүү мэдхэн бол өнөөдөр манай Цэрэнд орж сууж байгаа юм. Тэгээд манай ангиас их олон гавьяат төрсөн. Бид 1971 онд Зөвлөлт холбоот улсад Фрунзе хотод нисхийн дамжаанд суралцсан. Суралцуулсан шалтгаан бол манай Монголын ардын армид шин техник Ми-4 нисдэг дэрэг онгоц ирж энэ дээр одоо нисгэгч техник мэргэжилтнүүд бэлтгэх энэ курсэд явах суралцах юм завшаа надад тохиолдсон юм аа. Тэгээ манай тэр курсээс одоо Цэрэнд орж битэр сууж байна. Манай курсээс их олон гавьяатууд төрсөн. Лозунгийн профессор байна. Төгсгийн сугар байна. Бид хэдвэл одоо сайхан залуучууд анх курст явж байсан улсууд. Гэх мэтлэнгийн одоо манай бидний одоо курсыг ахалж явсан гэхүүдээ тасвалдаа Хурандаа болсон манай Сэнгийн жанаргаа байна.
гавьяат нисгэгч. Шарвын Нина байна. Гавьяат нисгэгч. Би бас хүн амтыг орхиж байгаа баха. Гэхдээ ийм олон гавьяатнууд нэг эскадрилээс нэг курс ихнээс төрсөн бол одоо бас бидний хувьд бол бахархал юм байгаа юм аа. Тэгээд энэ ангид алуу хаасанд одоо би их бахархаж байдаг юм. Ягаад гэвэл зэрэг эндээс би одоо анх алуу ясны албан томилолт авч. Тэгээ энэ буян тухайгийн энэ одоо цэнхэр дэнжээс анхныхаа одоо цалин авсан гэхүү. Амьдрал төлөвлөжсэн ийм сайхан мөч байсан учраас би энэ эскадрил, энэ хамт олон энэ буян тухайг ерөөсө мартаж болохгүй гэж боддгийн мартахын чарга байхгүй. Тэгэлгүй ахуй сайхан дурсамж хаалцлаа. Энэ жил Монголын нисэх хүчин маань 101 жилийнхаа ойтой золгож байна. Таны хувьд бас би их онцгой содон гэж бодоод байна. Яг гэвэл та 101 дэх сансрын нисгэгч үү дээ. Тэгэхээр та өнөөгийн агаарын цэрэг сансрын технологийн яг өнөөгийн хамгийн том өөрчлөлтийг таны тэр одоо нисэж байх үеийн өөрчлөлт юу гэж хардаг вэ? Тухай хаалцвал. Тэгээ 101 гэдэг тоо монголчуудад их ээлтэй тоо шиг байдаг юм. Монгол улс чинь нэгдсэн үндэсний байгууллагын 101 дэх гишүүн юм шүү дээ. Тэгээ монгол хүн яах вэ? Одоо ховь заяаны эренбэр хөө тохиоллоор хөө дэлхийн 101 дэх сансрын нисгэгч болсон. Тэгээ нисгэгч маань одоо 101 жилийн ойгоо тэмдэглэж байгаа юм аа. Тэгээ мэдээж хэрэг одоо 100 жилийн өмнөх үйл явдал энэ 101 алгасны дараа одоо бидний хэрэгжилж байгаа завсаг техник орчин нөхцлөөс үүдэж шалтгаалаад юм бүхэн бол шал өөр болж дээ. Анх одоо нисж байсан нисэх хэрэгслүүд тэрнийг бэлтгэдэг байсан техникчид за тэгэл агаарын зам харилцаа холбоо энэ бүх юмуд бол өнөөдөр одоо өдөршин хоёр шиг гэж хэлэхээр өөр болсон доо. Өнөөдрийн одоо монголчуудын эзэмшиж байгаа онгоц техникийн хэрэгсэл дэлхийн түвшинд байна. Дэлхий дээр л хэрэгэлдэг тэр хамгийн сайн онгоц техникүүдийг өнөөдөр ашиглаж одоо олон улсын нислэг дотоодын одоо нислэг үйлчилгээнд энэ бүхнийг хэрэгжилж байгаа. Тэгээ мэдээж хэрэг одоо тэрнийг эзэмшиж байгаа хүмүүс бол бас өөр төвшний хүмүүс болсон. Тэр үнийг л одоо яриа байхгүй хэлэх хэрэгтэй. Өнөөдрийн одоо энэ агаарын техник нисэх онгоцуудыг за халуун навигацийн хэрэгслүүдийг одоо ажилуулж хэрэгжүүлж байгаа энэ хүмүүс бол сайхан мэдлэгтэй, олон сургууль төгссөн, олон хэл устай гадаад дотоод болж байгаа үйл явдлуудыг тэр дор нь одоо ойлгож мэдэрдэг ийм сайхан залуучууд болсон. Бахархмаар сайхан одоо нисгэгчид би одоо гол нь иргэний агаарын одоо тээврийн нисгэгчдийн тухай ярьж байна. Хөдөлмөрийн баатар өдөрсөн, гавьяат нисгэгчид төрсөн, олон улсын одоо энэ маршрут энэ нислэгт бол монголчууд өөрийнхөө орон байр зайг эзэлж аюул осолгүй сайхан одоо үйлчилгээ хийж байгаа нь бол одоо монгол хүний сэтгэлийг хөдлөсөн юм бахархмаар сайхан үйлс байгаамаа. Тэгэл баяхаа баярлалаа. За тэгэхээр дараагийнхаа асуултыг би агаарын цэргийн штабын дарга асан бригадын генерал доктор Батбаяр танаас асуухыг хүсэж байна. За таны агаарын цэргийн штабын даргаар ажиллаж байх үед одоо агаарын цэргийн хөгжил дэвшилт гарсан тэр томоохон өөрчлөлтүүдийн талаар та дурсан ярил. За тэгэхээр би агаарын цэргийн хүн 1981 онд цэрэгт ирээд энэ агаарын цэрэг гэдэг нэртэй холбогдсон. За үүнээс хойш үеийнхэн хөгжил дэвшлийг бол би одоо сайн мэдэх юм. Яагаад гэх юм бол тухайн үед одоо намайг анх 137 дугаар ангид очиход нис хүчин хөгжөөд одоо
сайхан хороо олдсон. 50 айд онгоц нисээд одоо нисгчнэр бол завсар зайгүй одоо тийм нисдэг, суралцдаг инженерийн мөрөлдгөн бол гайхамшигтай. Ингэж ажилтдаг байсан. Тэр үед болохоор одоо манай 1925 онд байгуулагдаад өсөж хөгжиж дэвснээсээ хойших их оргил үйл байсан байх гэж бодож байгаа. Яагаад гэх юм бол дайн дууснаас хойш жоохон тасалдаж ерөнхийдөө иргэний нисэх рүү гол юмнуудаа бол хандуулж исэн үе. Сүүлд 70 оноос хойш манайхан одоо цэргийн нисэх хүчнийг бол сайн анхаарал хандуулж сайн хөгжүүлж исэн үе. Тэгээд за тухайн үед бол манай инженер техникийн бүрэлдэхүүн одоо Оросын холбооны улсад төгсөөд ирчихсэн. Одоо юмдаа бол ерөөсөө гаргуун болсон, тийшээгээ их ач холбогдол өгсөн тийм л байсан. Тухайн үед бол ямар ч гүйцэтгэж чадхаар хэмжээний болцсон. Одоо тийм л үе байсан. За сүүлдээ бол жоохон тасалдсан үе байдаг. Түүнээс хойш бол мөн одоо хөгжөөд одоо сөнөг шонгоснууд маань нисэж байна. Нисдэг дэргнүүд бол үүрэг гүйцэтгэх хэмжээнд нисэж байна. Энэ бол бахархалтай сайхан хөгжил юм аа. Тэгээ 1970-аад оны манай цэргийн нисэх хүчин бол тухайн үедээ одоо ер нь тухайн үеийн хамгийн тэргүүний нисэх хэрэгслүү техникүүд болсон энэ одоо нисэх онгоц нисдэг дэргийг эзэмшиж хэрэгжилж байсан да. МиГ-21 онгоц 1977 онд одоо МиГ-21 онгоцон шилжлээ. МиГ-24 гэж байлдааны өндөр чадвартай их мундаг сайхан нисдэг дэргийг бас манайхан эзэмшээд хэрэглээд ингээд өөрийн болгоцсон байсан үе. За Ми-8 нисдэг дэрэг бол одоо монголчууд манай нисхийнхний цэргийн чалгаагүй, нисхийн чалгаагүй аль алинд нь одоо их өргөн хэрэгжилж өнөөдөр хүртэл одоо өөргөө сайхан гүйцэтгэж байгаа ийм техник байгаа юм. Хамгийн гол нь манай залуучууд тухайн үедээ зөвлөлт толгойд улсад цэргийн нисхийн дунд сургуулиуд төгссөн, нисхийн академи төгссөн ийм одоо удирдах бүрэлдэхүүний одоо Гагарин академи, Жуковский академийн цэргийн академид өргөсөн нисэх техникчид бүгдээрээ толгой дараалан одоо яг өөрийн мэргэжлэрийн зөвлөлт толгойд улсад мэргэжил эзэмшсэн ийм сайхан залуучууд байлаа. Тэрнээс гадна бидний одоо хүртэл одоо бахархаж байх нэг юм бол бид чинь одоо зөвлөлтийн нисгэгчтэйгэн, техникчтэйгэн хамт нэг айр дөрөөн дээр ажиллаж нэг үлсийн төлөө зүтгэж байсан ийм сайхан цаг үе байсан юм. Жинхэнэ одоо найрамдал хамтын ажиллагаа энэ юмыг бол манай одоо цэргийн нисхэнгээс харж болохоор ийм сайхан үе байлаа. Одоо манай дорж байгаа бият бол мэдж байгаа. Зөвлөлтийн нисгэгчтэйгэн хамт одоо нэг дор хооллож, ундал, засал сургууль хийж нэг айр дөрөөн дээр нисэж одоо нэг хэлээр ярьж одоо бид чинь ажиллаж байсан юм сайхан үеиг байсан да. Манай цэргийн нисэх юм бол одоо яахаар байхгүй. Оргил үе бол одоо 1980-аас одоо 90-ад оны хүртэлхийн цаг хугацаа юм да. Сайхан үе байсныг одоо иргэн дурсахад одоо бас сайхан байна. Бас энэ дээр нэг юм хэмиг болгож ярихад бол халахын голын дайны үед Оросууд анх Монгол улсад бүж авч төрсөн байгаа. Онгоцноос харах гэд. Тэр бол гайхамшигтай. Тэрнээс хойш бол 45 оны дайны үеийн эх орны дайны үед бол байнга хэрэгжилж ирсэн байдаг. За манайх Монгол улсын цэргийн нисч маань Ми-24-өөс бол пуужин харах нь ойлгомжтой. Мөн Ми-8 дээрээс хүртэл туршаад үзсэн анхудаага амжилттай болсон. Ер нь бол гайхамшигтай нисгэгч инженер техникийн мөрөлдгөнүүд байсан, хөгжиж ирсэн. Одоо ч хөгжиж байгаа. Бас хэлэхгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол 1943 онд монголчуудын хөрөнгөөр барьж байгуулж Улаан айрамд фронтод бүлэг болгож өгчээсэн нисэх эскадрил Монгол улсад байрлаж тэдэнтэйгээ хамт одоо нисхийн дадлага сургууль тасгалыг хийж байлдааны бэлэн байдлаа өндөржүүлж нэгтэршүүлж байсан энэ үе юм шүү дээ. Монгол ард эскадрил
одоо Монгол улсад тэр тусман одоо налайхын манай зөвшөөрөгчний 137 дугаар анги гэж ярих дуртай байдаг юм да. Одоо 337 дугаар анги. Энд нэг дор ажиллаж, амьдэрч, нисч ингэж байсан юм үе байсан. Тэгээд 90-ад он гарснаас хойш зөвлөлтийн зэрэгч одоо их харамдан буцаж тэрнтэй хамт манай Орос нөхдүүд маань ч одоо буцсан гэлэг ихтэй бид үргэлж одоо Монгол ард скетерэлтэй бол холбоотой байдаг. Дэс хүчний 100 жилийн угаар Монгол ард скетерэлийг төрийн өндөр шагнал Сүхбаатарын одонгоор шагнасан. Тэгээд энэ шагналыг үзсэн одоо манай албаны хүмүүс скетерэл дээр очиж одоо гардуулж өгсөн. Тэгээд тэр ангид бол мэдээж хэрэг одоо Монгол ард скетерэлийн тогдалва, шагналууд өөх нь одоо бүгдээрээ тэнд хадгалагдаж байгаа. Тийм бас өнгөрсөн 100 жилийн агаар бид 337 дугаар анги 137 дугаар ангийн суурин дээр Монгол ард скетерэлийн гоё цогцлборыг бид байгуулсан тийм ээ. Батбаяр генералын хувьд Монголын нисэх хүчин өдийг хүртэл 101 жилийн түүхэндээ ингээд шатараалтайгаар хөгжсөөр ирсэн өнөөдрийг хүртэл гэхдээ таны бодлоор яг манай нисэх хүчний оргил хөгжлийн одоо оргил үеийг та аль онцгойтой холбож тайлбарлах вэ? Би сая ярьж хаад манай Гүрэгчбаатар хэллээ. 80-ад оны үе хамгийн оргил үе байсан. Яалтж байхгүй. Өдөрт бол 40 дон нислэгт гарна. Өдөржингөө ниснэ. Тэгэхээр бол тэр үед бол одоо өглөөнөөс орой шөнийн нислэг гэх ингээд эн чинь бол ерөөсөө тэр тухайн үеийн нисгч нарын ур чадвар нэмэгдэн, инженер техник мөрөлдөхүүний ур чадвар дэвшлэн, дараах үеэ сургамж одоо болон гэх мэт оргил үе нь 80-ад оны үе гэж боддتي. Байлдааны бэлэн байдал бол тэр үед мэдээж хамгийн өндөр түвшинд байсан. Тэр олон нислэгүүд, өдрийн нислэг, шөнийн нислэг, за тэгээд одоо янз бүрийн одоо харбах, бөмбөгдөх ажлуудыг тусгай полигон дээр одоо Орос Монголын зөвлөлт Монголын нисгчид үргэлж хийжсэн ийм цаг үе байсан да. Тэгвэл дараагийн одоо энэ нисэх хүчний хөгжлийг холбоод ярих юм бол Эрдэнэт доктороос бас асуумаар санагдлаа. Орчин үед нисгчгүй нисэх хэрэгслийн технологийн хөгжил маш хурдцтай хөгжиж байна тийм ээ. Одоо нисгчгүй нисэх хэрэгслийг ашиглахгүй байгаа салбар гэж баг үгүй болж сүүлийн үед. Тэгэхээр олон улсын одоо чиг хандлага үйлдвэрлэлийн ирээдүйг та энэ ер нь юу гэж харж байгаа вэ таны хувьд? За танд нэмрэг. За дөрвөн Гүрэгчбаатар маань ярианд хэлжлээ. Өнөөдрийн хөгжил бас урдах нисэх навигацтай холбоотой хөгжил өдөр шөнө шиг ялгаатай болж олон мэрэгжлийн одоо IT чиглэлийн улсууд руу хандсан ийм одоо хөгжил бидний нэрчээд байна. За нисгчийн нисэх аппараттай холбоод ярих юм бол өнөөдрийн одоо цэрэг дайны ажиллагаанд за ард аж ахуйн улс орны аж ахуйн хэрэглэгдэж байгаа нисгчийн нисэх аппарат сүүлийн үед бол хэмэл оюун ухаанаар хоногдсон. За үүнтэй холбоотойгоор цэрэг дайны хэрэглэгдэж одоо бидний цэргийн эсвэл тэр төрлийн цэргийн байлдааны дүрмүүд үндсээр өөрчлөгдөж байгаа. За дээрэс нь тактик, стратеги бүрэн өөрчлөгдөх ийм хэмжээнд хүрчээд ингэж хөгжлийн өшин шатанд их богино хугацаанд гарчлаа. Тэгээ энэтэй холбоотойгоор хэлэхэд бид нар ч гэсэн бас хоцроогүй байна. За Монгол улс 2002 оноос дотоод нисхийн дээд боловсрол олгож эхэллээ. Энэ бол бидний бас л энэ Монголын нисэх хүчний хувьд нисхийн хөгжилд бол том чанартай алхам гэж боддیں۔ За энэ инженерүүдээс за энэ дараа үеийн инженерүүд бол мэдээж хэрэг зөвхөн энэ хүн суудаг, хүн тээвэрлэдэг ийм нисэх аппарат гэхээсээ илүүтэй нисгчийн нисэх аппарат руу бол орох техник хөгжүүлэлт, нутагшуулалтын Монголда их нь бол дамжихгүй юм аа. Тэгэлгүй яхав нисгчгүй нисэх хэрэгслийн бас томоохон үндэсний
аврах шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн жил нисхийн 100 жилийн холбон Монгол Улсын ерөнхийлөгч зөвсөлтийн ерөнхий командлагчийн ивэлдор зохион байгуулсан тийм үү. Тэгэхээр энэ жил бас 2 дахь жилдээ амжилттай бид саяхан 14 хоногийн өмнө гэхэд зохион байгуулад дууслаа. Манай агаарын цэргээс зохион байгуулалтад бас оролцсон. Монгол улсад нисгчгүй нисэх хэрэгслийн технологиг хэрхэн нутагшуулах вэ? Үйлдвэрлэл явуулах чадварыг хэрхэн бүрдүүлэх хэрэгтэй гэж доктор таны хувьд За энд яг та их гоё юм хүндчлээ. Ер нь бол нисэх хэрэгслийн тэр тэмцээн гэхэд одоо манай бидний яриад байгаа зэрэгчлийн 330 дотор ангид нисэх цогцлбарын туршилт судалгааны төв гэж байрладаг. Тэр төв дээр ажиллаж байгаа нөгөө шүтээсээс гаралтай шүтээсийн нисхийн кафедрид өгсөн залуучууд анх санаачиж чиний хийж ийснийг бас энд цохон тэмдэглэх зүйтэй гэж бодож байна. Тэр яг ингээ уламжлалт болоод сайхан явж байна. Ер нь цаашдаа бол мэдээч хэрэг энд одоо бид нар үндэсний тийм инженерийг бэлтэж байгаа юм чинь тэр чиг тэрийгээ сайхан ашиглаад их сургуулиуд хоорондоо кредит солилцоогоор мэдлэг боловсролоо хуваалцаад ингэ явах юм бол болохгүй юм байхгүй. За яг Монголд нисэх аппаратыг хөгжүүлэх чиглэлээр хэд хэдэн бас нэг тийм онцлог байдгийг. За ер нь одоо Израиль, Америк, за бусад хөгжингүй орнуудын нисэх аппарат бол тухайн орон далайн түвшнээс ойролцоогоор 600 метрийн өндөрлөгт оршдог учраас тэрэндээ зогтсон тийм сайн аппаратууд хийдэг л да технологи өгсөн учраас. Монголын хувьд бол дөрвөн юм байх онцгой анхаарах шаардлагатай шүү. Алстаа цаашдаа үйлдвэрлэх. Энэ болохоор манай хэдийгээр тал нутаг хэдий ч далайн түвшнээс 1400-аас 1700 метрээр өргөцсөн учраас их өндөрт нисэх чадвартай байх ёстой. Бид манай цаг уур бол эрсдэс уур амьсгалтай бидний хэсэгтэй байх ёстой. За салхи ихтэй салхинд ажиллахгүй байх ёстой. За тэр өргөн удам нутагтай учраас алсын нислэг хийж чаддаг байх ёстой. гэсэн дөрвөн үндсэн онцлог агуулах тийм нэг шаардлага бол бидний өмнө байдаг юм аа. Энийг бол одоо энэ чиглэлээр хөгжүүлэлт хийж байгаа залуу эрдэмтэд бол аваад явах нь мэдээж. За яг одоо ингээд хүмүүсийн энгийн ойлголтоор ойлгодог дрон гэдэг аппарат бол дөрвөн сенстэй цахилгаан мотортой бас электрон тархитай байдаг штэ. Одоо тэн дээр үндэслээд хийлгэхэд бас үндэсний тийм нисгчүүнээс аппарат бол аппаратанд орж байгаа ий танк болгон Монголд үйлдвэрлэгдчихэж үндэсний болно. Тэгэхгүй одоо жишээ нь цахилгаан моторын тас ч юм уу гадаадаас судалдаж байгаа. Тэр электрон тархийг бас гаднаас авах гэдэргээд болоод ирэх юм бол бас үндэсний гэдэг ойлголт бол жоохон тийм саармаг болно. Тэрийг бол дараач судлаачид бол их сайхан аваад явчихна гэдэгт эргэлзэх юм байхгүй. Тэгээ манайд ч гэсэн их сайхан хөгжиж чинь зөв боловсролоор явж байгаа гэж би харж байгаа. Цаашдаа их сайхан хөгжинэ гэж бодож байгаа. Би Эрдэнэ докторийн юм дээр нэмээд хэлэхэд 337 дугаар анги дээр анх 2019 онд зохион бүтээх төв гэж нэг юм нээсэн. Эднэт доктороос зөвлөгөө авч байгаа би байхдаа нээсэн. За энэ яагаад байгуулах ёстой болсон гэхээр бол ер нь бол нисгчүүнээс хэрэгслгүй явахгүй юм байна гэдэг одоо орчин үеийн цаашдын дэвшилт ч гэсэн энэ орох ёстой юм байна. Ингэх ёстой. Мөн тэрнээс гадна бол 2005 оноос эхлүүлээд одоо Эрдэнэ дарга бүтээд цэргийн шинжилгээ сэтгүүлээр одоо нисгчүүнээс хэрэгсэл аппарат гэж юу гэдэг юм. Одоо дрон гэж яриад байна шүү дээ. Тэдний тухай бол ном бичээл хэлж ирсэн байхгүй юу? Тэрнээ тэрнийхээ үндслээр яасан хамгийн гол юм сая тарихтай биетэй гэж шүү дээ. Одоо дрон гэдэг юм чинь. Тэгэхэд бол толгойтой байх хэрэгтэй. Тэр л манад чадахгүй болохоос их биеийг хийж байгаа. Их биеийн дээр нь болохоор авах юм болохоор анхны залуучууд хийж байгаа юм дээр болохоор илэрх баг одоо биеийг хийж байгаа материал нь хүртэл одоо бид өөрсдөө сонгож иж тэрийг хийж штэ. Энэ юмн дээр бол цааш тэр хөгжид бол энэ хэрэгтэй юм байна гэдэгт би нэмж байгаа. Баярлалаа. Би бас нэг хоёр үг дайда. 10 жилийн өмнө бол одоо бид дроны чинь нэг агаараас зураг авдаг. За тэгээд их сайн хэрэгжилж чадвал одоо тариалангийн талбайн хэмжээ за тэгээд ургац тэрний бол центрийг тодорхойлох
ийм л хэлбэрээр энэ дрон чинь эхэлж ялав шүү дээ. Өнөөдөр дрон болохоор бүр одоо бараг 100% утгаараа баялдааны онц чухал хэрэгсэл болсон. Хэн одоо хүчтэй дронтой чадaltaй хол нисдэг зөв ойлгодог өөрөөр хэлбэл тарих толгой гэж яриад байгаа юм сайн ажилдаг ийм дронуудыг үйлдвэрлэж чадна. Тэр хүний гарт бол өнөөдөр үндсэнтэй одоо тэр баялдааны стратеги чадвар бол бараг шилжихээр байна. Энэ бол одоо өнөөдөр явагдаж байгаа Орос Украины дайны жишээн дээр авч үзэж болох юм. За тэгэхээр дроныг бол монголчууд эртнээ сонирхож эхэлсэн. Мэдээж хэрэгээр нь бараг цэргийн хандлагатай манай залуучууд эхэлсэн боловч өнөөдөр дроныг янз бүрийн хэлбэрээр ашиглах энэ сонирхлын үүднээс дроныг хөгжүүлж байгаа юм хувийн болоод төрийн байгууллагууд их олон болсон. Та бүхэн тэр ерөнхийлөгчийн ивэлдэр болсон тэмцээнээс харсан бах олон одоо хувийн хвшлийн байгууллагуудын дроныг үйлдвэрлэх, ашиглах, өөрийнх нь хэрэгцээнд хэрэглэх ийм зорилгоор ашиглаж байна. Дроныг ашиглаж болохгүй салбар бараг байхгүй юм шиг байгаа юм. Шуудан харилцаанд, тээвэрт за тэгээд мэдээж хэрэг одоо ер нь тагнаг туршлагын үйл ажиллагаанд тэгээд дрон бол асар их чухал болсныг одоо манай хүмүүс бид одоо цэргийн хүмүүс бүгдээрээ ойлгож байгаа. Манай батлан хамгаалах салбар, манай батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, за тэгээд шинжилгээ ухааны академи энэ дээр их ажиглагдал өгч байгаа. Сансар судлалын төв 22 оноос эхэлж ажиллаж байгаа. Манай төв дээр одоо энэ дроны салбарыг хөгжүүлэх чиглэлээр бас одоо тусгай шинжилгээ ухааны бодлого боловсруулах ийм чиглэлээр үл бид ажиллаж байна. Тэгээд энэ олон газар ажиллаж байгаа энэ одоо дроныг үйлдвэрлэх, ашиглах энэ юмнуудыг бас нэг чигтээ удирдлагатай болох талаас нь бас анхаарч ажиллах нь зөв юм а гэж одоо шинжилгээ ухааны академи манай сансар судлалын төвөөс үл үзэж байгаа. Тэгэлгүй яхаа дроныг ашиглахгүй салбар гэж одоо байхгүй үгүй болоод байгаа юм хэрээр манай монголчууд бага наснаас одоо саяны жишээн дээр л гэхэд дроны тэмцээн дээр 2 дахь удаагийн үндэсний аврах шалгаруулах тэмцээн дээр 7-оос 51 насны 750 тамирчин өрсөлдсөнийг бас сонирхолтой. Тэгэхээр дроны хөгжилд манай монголчуудын манай цэргийн байтай энгийн байгууллагууд ямар их ач холбогдол өгж ямар их ингэж сонирхож байгаагаас энэ илтгэж байгаа болов уу гэж бодож байна. За дараагийнхаа асуултыг Монгол Улсын авиац техникч бэлтгэлтэд торндаа цэрэн дорж танигс асууя. За нисэх хүчний салбарыг мэдээж инженер техникийн бүрэлдэхүүнгээр төсөөлөхийн аргагүй. Тэгэхээр таны одоо ажиллаж байх тэр үеийн инженер техникийн бүрэлдэхүүний хариуцлага, үүрэг одоо ямар төвшөнд байсан бэ гэд талаар сонирхолтой та. За инженер техникийн бүрэлдэхүүнгээр нисэх хүчин, нисэх аппарат, нисэх тийм үйл ажиллагаа хэзээш явагдахгүй. Дандаа нисгчтэй байгаад инженер техникийн бүрэлдэхүүн байх бол нисгч нар одоо үүр гүйцэтгэх боломжгүй ийм салбар юм байна. Инженер техникийн бүрэлдэхүүний үүрэг, хариуцлага, сахилга бат, дэг журам, өөрсдийн ур чадвар бол маш өндөрт байж ич аюулгүй байдлыг бүрэн хангаж нисэх аппарат, нисэх онгоц, нисдэг тэрэг аюулгүй нисэж чадах ийм л чухал салбарын чухал мэргэжил юм байна. Тэгэлгүй яхаа. Тэгэхээр мэдээж өндөр хариуцлага үүргийн дор манай инженер техникийн бүрэлдэхүүн маань ажилтг нь тодорхой. Тэгэхээр таны хувьд өндөр хариуцлага шаарддаг нисхийн салбарт ур чадвар уу, сахилга бат уу, эсвэл сэтгэл зүтгэлийн аль нь илүү одоо жин дараад байдаг шиг санагддаг бай танд. За энэ салбарт бол таны асуусан 3 асуулт. Гурван өрн биелжиж үйл ажиллагаа идэвхтэй, аюулгүй, чанартай сайн явагдана. Тэр нь сайн энийг хийж тэр нь таарах гэсэн юм бол байхгүй. Бүгд энэ хариуцлага, энэ сахилга бат гэж бүгд л оролцсон.
тэгэлгүй яах вэ? Тэгэхээр таны үеийн одоо нисхийн инженер техникчдийн сургалт бэлтгэл ерөнхийдөө яг ямар зарчим дээр тулгуурлан илүү их сургалт бэлтгэлүүд явагддаг байсан юм болоо? Сургалт бэлтгэл ер нь нисхийн инженер техникийн бүрэлдэхүүний нисгчдийн бүрэлдэхүүний сургалтыг бол зөвлөлт толгой улсад бэлтгэдэг байлаа. Тэгээд сүүлийн үед 80-аад оноос хойш дотооддоо зохион байгуулж бэлтгэж ингэж үйл ажиллагаа явуулж ирсэн. Тэр дотооддын бэлтгэл ер нь чанартай сайн явагдаж байсан. Явагдсаар ирсэн. Одоо бол бүр дотооддоо инженер техник дээд сургуультай болсон. Ийм сүргүй сайхан хөгжилтэй явагдаж байна. Тэгэхээр бас таны тэр үеийн онгоц нисдэг тэргэн дээр ажиллаж байх одоо яг тэр мэдрэмж байна шүү дээ. Та тэр нисгэгчдийг аюулгүй хөөргөх тэр ажлыг үүргийг гүйцэтгэж байхад танд одоо яг хамгийн их түлхүү байнгын бодогддог ч байсан гэдэг юм уу? Тэр бодол одоо яг юу байдаг байсан бэ? Ер нь нисхийн мэрэгжил, инженер техникийн мэрэгчлийг эзэмшсэн хүн бол онгоц нисдэг тэргэнд хийгдэх ёстой ажлыг цаг хугацаанд нэг зааврын дагуу чанартай өөрийн мэдрэмжтэй гэдэг чинь юу гэсэн үг вэ? Нэг боолтыг чангалахад л хэд чангалчвал нөгөөт нь хугарна, нөгөө дараа нь тайлагдахгүй болно гэх мэтчлэн ийм жишээ дээр их чанартай сайн ажиллах ийм үүрэгтэй юм байдаг. Тэгтээ онгоц нисдэг нисхийн үүрэг гүйцэтгээд явхад бол зайнэр нь замдаа ямар нэгэн саатал гарах вэ, агаар төлбөр нь унтарчих уу гэсэн тийм бодлогоогоор өөрийн бүрэн итгэлтэй ур чадвараа сэтгэл зүрхээ тэнд зориулж чадсан ийм үйл ажиллагаа явагдахад тэр нисхийн аюулгүй байдлыг бүрэн хангаж чадах юм байна. Би сая тавьяатын нэмэд ганц нэг хэлж. Уучлаарай. Тэгээд би өөрөө 22 жил техникч хийсэн онгоцны. Тэгэхээр энэ дээр бол яаж сургалт явуулдаг байж бас асууж байна. Тэн дээр болохоор манай инженерүүд болохоор одоо эрөөгийн инженерүүд кабинетүүдтэй танхимд орчуулсан бүх хэсгэнтэй энэ дээр. Тэгээд тэн дээр бол нөгөө хичээл асуу гад одоо тэр за гэдэг ингээд тэн дээр явуулдаг. Шалгалт авах. Тэгжээж би одоо онгоц руугаа одоо дураар очдөг болно шүү дээ. Тэр жаргалтай мөн одоо тэмцээн зохион байгуул. Одоо жишээ нь онгоцон дээр ямар нэгэн мэрэгжлийн чиглэлээр нэг юм одоо гал хамгаалагчийн авчдаг ч юм уу. Ямар нэгэн асуудал үүсгэн тэгээ асаараа шалгаад тийг олуулна. Тэгжиж нөгөөдгөө бүр сайн болгож байна. За техник инженерүүдийн юу гэхээр одоо энэ бүх ажлуудаа одоо онгоцоо бэлэн болголоо, шалгад дууслаа, гар өсгөж зурна. Цаа GPS гээд бид нар байна. Тэн дээр одоо би чинь техник зэрэгэн тэгж байсан. Гар өсгөж зурна. Одоо шалгасан. Тэр. Тэгээ намайг дараа нь одоо бүлгийн дарга шалгаж гар өсгөж зурна, шалгана. А инженер бас ерөнхий инженер зурна. Ингэж бол бэлэн болдог бас. Нарийн тийм асуудал яхаа. Нисхийн хэрэгсэл, нисэх онгоц нисдэг тэрийг энэ бүхэн чинь хугацаатай байдаг. Хоёр хугацаатай. Нэг хугацаа нь болохоор ерөөсөө 26 оны сарын 1-ээс одоо хэдэн жил байдгийг ингээд тэр хүртэл одоо ажиллаж болно гэсэн ийм нэг хугацаа. Нөгөө нэг хугацаа нь одоо хэдэн жил агаад хэдэн цаг нисв. Тэр нисэх цаг дуусах юм бол тэр хугацаанаас өмнө одоо нисэх хэрэгслийн маань үндсэндээ одоо өрөг гүйцэтгэж чадахыг цааш нь үргэлжлүүлэх үгүй юу гэдэг асуудал тавигдах хэрэгтэй. Тэгэхээр би одоо манай царин дөржин тэр одоо энэ нэртэй сайн инженерүүд, техникүүдийн нэг гол чанар нь бол тэр нисдэг тэргийг яг өөр шиг мэддэг. За одоо 8 номерыг нисдэг тэрг бол цаг хугацаанд болсон ч гэсэн энэ цаашаа ажиллах чадвартай. Тэрийг сонгодог юм бас нэг юм комиссийн мандстай олон хүн ярьж байгаа, инженерүүд ярьж байгаа хугацааг нь тодорхой хугацаагаар сонгох. Ийм ажлыг хийдэг. Тэгэхээр энэ бол их том мэдрэмж байдаг гэж боддог юм. Жишээлбэл одоо цэрэн дөрж инженер сонгож ажиллаж болно гэж хэлсэн бол
хүмүүс тэрүүний за энэ ч одоо үнэхээр болох юм байна гэж ингэж ойлгох жишээ. Тэгэхээр тийм итгэл төрүүлсэн сайн инженерүүд, сайн техникүүдийн одоо итгэл мэдрэмж бол одоо тэр нислэг тэрхний хугацааг цааш нь сунгах энэ дээр бол чухал өөрөг гүйцэтгэдэг байсныг одоо бидний амьдралын туршлага одоо харуулж байгаандаа бид чинь нэг тийм олон нислэг тэрэгтэй байгаагүй. Ингээд 1-2 нислэг тэрэгний хугацаа дуусгаар бол ажил өөрөг гүйцэтгэхийн чадварт бол ямар нэгэн хэмжээгээр нөлөөлөд эхэлдэг. Тийм учраас сунгаар нисгч хэмсэнгийн гэсэн бодол бол мэдээж хэрэг одоо энэ удирдлагууд бусад хүмүүст байдаг. Тэгээд тэрийг сунгадаг, тэрийг мэдэрч байдаг хүмүүс бол одоо манай эднүүд л байгаа юм. Тийм учраас тэр гол чадвар бол манай Цэрэн дөржид байсан гэж одоо би хэлж чадах юм байна да. Би бас Цэрэн дөрж аяа хийсэн юм гэрээс нэг хэлж. Цэрэн дөрж аяа тэгж хэллээ. Бид нар одоо зүйл толгойд бас их сайн бэлтгэгдчихсэн гэх. Тэрнээр нэг хэлэх юм байна. Бид нар одоо жишээ нь Батбаяр генерал бид нар бол зүйл толгойд тусгай дунд сургууль бид тусгай спорт эсвэл техникчийн эзэмшээ. Тэгээд энд яг онгоц техникээр дээр ажиллаа. Одоо жишээ миний хувьд бол 7 жил хагас дислэгчээс ахмад цолгогдол ажиллаа. Тэрний дараа цэргийн нисгийн инженерийн академид инженерийн бос эзэмшлэгээр явж байгаа. Тэгээд тэрийгээ төгсөж ирээд манай инженерүүд нисэх техник дээр ажиллаад ингээд нэг тийм нэг гинжин цогроо боловсролын юм нэг төвшингүүд яваад ирэхээр яа харахгүй тэр нислэгийн чанар за тэр нислэгийн аюулгүй байдал бол янзын сайхан бүрддэг юм орчин бүрддэг юм а гэдгийг бас нэмэлт хийж бодож. За баярлалаа. Тэгэл би яг инженер техникийн бүрэлдэхүүнгээр энэ нисгэгчнийг төсөөлөх аргагүй. Өнгөрсөн жил би нэг нисгэгчийн нэг өдөр гээд нэвтрүүлэг хийгээд явж байхад онгоцны нисгэгчээс сөнөөгч онгоцны нисгэгчээс асууж ирсэн. Та одоо яг ингээд сөнөөгч онгоцондоо суугаад яг ингээд хөдөлгүүрээ асаах тэр мөчид одоо юунд яг итгэдэг вэ? Та хинд итгэдэг вэ? Өөртөө итгэдэг үү? Та юунд итгэж энэ онгоцондоо яг суудаг вэ гэдээ асууж ирсэн. Тэгэхэд бол 100% инженер техникийн бүрэлдэхүүн бидний ард байдаг энэ артлын бүрэлдэхүүндээ бол би 100% итгэдэг. Тэдний намайг аюулгүй хөөргөхтэй цаад аюулгүй буух энэ бүх нөхцөлийг бүрдүүлж өгдөг бид нар тэр хүмүүст бол 100% итгэдэг гэж надад хэлж. Тэр үед бас үнэхээр сайхан санагдчихсан. Үнэхээр тийм шүү. Ард дээр нь нөгөө нэг бүх хариуцлага бүх юмыг нисгэгч хүн бол надад бас нэг нисгэгч тэгж хэлжсэн. Нисгэгч хүн бол би суугаад тэгээ нислэгээ удирдан зохион байгуулнаа. Харин миний суугаад явж байгаа энэ онгоц сөнөөгч онгоцын бүрэн бүтэн байдал бүх итгэл найдвар ингээд инженер техникийн бүрэлдэхүүнд ингээд оршин тогтож явж ийдгаа гэж хэлж ирсэн. Тэгэхээр та бүхэнгүүгээрээ төсөөлхийн аргагүй юм аа. За Монгол улсын утхан гавьяад нисгэгч Дорж танд юуны төрөнд халуун баяр хүргье. За баярлалаа. Гавьяад хэмээх эрхэм цалыг хүртсэнд баяр хүргье. За тэгээд танаас би анхны тэр нисгэгч хүний хувьд онгоцны бүхээгт суухад яг таны тэр үеийн мэдрэмжийг хуваалцаж яриагаа эхлүүлмээр санагдлаа. За та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Хамгийн анх би 1969 онд нисхийн дунд сургуульд яваад тэгээд Орос багшийн төсөлмж байлаа сургуулийн онгоцны урдлын гавьяа сууд анх өөрөө төгөөл хараад онгоцон сууж үзээгүй явсан. Тэгээд онгоцоор ниссэн мэдгүй сэтгэл хэл гоё байсан. Яа дийгээс ингэж үнэндээ бол ингээ хөөрөөд явах чихгүй. Бүх юм гадаар харагдсан тийм. Тэгээд хэлчихгүй л хамгийн гоё л тэр нисэх. Дараад нь Монголд сургууль төгсөөр Монголдоо нисээд би даас нислэв. Хамгийн анхаараа. Тэр нисэх хийхэд одоо манай инженерийн бүрэлдэхүүнд яг ярьсан шиг бүрэн ихшээд гавийн сосоо нөгөөдөл бүх юм өөр хийж онгоцны талаар яваас тийм айц юм уу төгшөөр байхгүй. Тийм л өөртөө итгэл бүх юм даалгавраа ихэл нисэж яваа. Нөө ямар нэг болох болоо юм тийм гэсэн санаанд байдаг байсан. Тийм үеэс хамгийн гол лагаас нисэх анхудаа нэхэд тийм гоё сэтгэл үлж ирсэн даа. Жингүүл жоо ааш мэдгүй нэг гоё ганцаараа. Би онгоцон сууж үзээгүй нэхээс сургууль явсан шүү дээ.
Тэгэл очоод энд Оросны бэлтгэлээгээд техникийн өгөн тэр үдлийг юу гэнэ онгоцны бүх юм үзээд хөдөлгөөр онгоц. Тэгэл хавар нисчихсэн. Тэгтэл хамгийн хавар онгоц тийм л гоё сэтгэлээс. Мэж дагаад зөөр нисчэнэ даа л гэж боддог байсан. Бид дорчаавд бид нэг нэмэлж байна. За ингээд биднийг одоо онгоцны техникчээр ажиллаж байгаа үед одоо тэр манай сүнөөгч бөмбөгдөгч онгоцны тусгай хороо гэж одоо 40 онгоцтой батар иргэн 54 онгоцтой. Жинхэнэ утгаараа Гурван скелет байх үед ангийн цагч байлаа бидний одоо камин дээр дарга байсан. За бид нар чинь бол би бол онгоц хөдөлгүүрийн техникч байсан учраас нисгч хүн яг яаж одоо буулцуултаа хөө яаж хөөрхөө яг агаарт маневр яаж хийж ийн гэдгийг бид нар доороос хараад зүгээр өөрсдийнхээ үнэлгээ өгнө штэ. За манай захирагч камин дээр бол гайхамшигтай гоё байсан. За тэр 4-р араас ороод ингээд хамгийн сүүлийн тэгээд пасаар орж ирээд бод. Тэгээ буухад тэр нөгөө хойдлын сүнөгч онгоцоос хойдлын хоёр үндсэн дугуун дээр гоё буулах хэрэгтэй байхгүй. За тэр буултаас тэр хүний ур чадвар нисгч юм. За яг энэ дээр яг хэлэхэд бол манай дорж байгаа ят бол гайхалтай нисгч байсан. Бид нар одоо ингээд буулцуултаас нь хараад бас тэр чинь кайф авна шүү дээ. Яа онгоц чинь нисэж байгаа, бууж байгаа тэр бүхэн нисхийг бид нарт бол их гоё тийм мэдрэмж өгдөө шүү дээ. За тэрийг би бас нэг нэмэлж хийж Баярлалаа. Дорж дээр одоо 2 жангид цугаалуу хаажээ. Одоо манай энэ агарын зэргийн 165 дугаар анги. Тэнд бид хоёр одоо зэрэг байл. Энэ миний урд оны зэрэг л дээ. 1967 оны. Тий. Би 68 оны зэрэг. Шинэ зэрэг. Тий. нэг байсан. Дигмиг Тэгээд одоо бид чи нэг ангид алав хааж нэг одоо нэг тогооноос шүлөө нэглэгчээр нэг дөр одоо хооллож, унталж, амарч тэгээд командын байр гэдэг одоо тэр байранд бид бүгдээрээ одоо бас алав хааж байлаа. За тэгээд манай дөржүүл манай Сөнөг шонцны нисгэгч нь хэд хэдэн үеэрээ хамгийн анх одоо төгсөж ирсэн 4 нисгэгч байлаа. Одоо нэг нь байна манай саран гэрлэнгүүлсэн жил гавьяат нисгэгч болсон. Харамсалтай нь одоо 2 сайхан нисгэгч маань нэлээд дээр одоо бас фитнес юм өгсөг. Тэд яхав дээ нисгийн техникийн одоо осолд ороод ингээд дасварсан. Тэгээ дараа үеийнх нь бол одоо эднүүд дорж байна, Эрхэнбаяр байна, одоо хинхэн блэ. Тогоотор. Тийм, энэ гурав тий. Тэгээ тийм учраас одоо гавьяат хөтөр одоо зөвсгөгчний 2 ангид цугаалуу хааж байлаа. Тэгэхээр гавьяат нисгэгчийн хувьд та тэр үеийн яг таны нислэг үлдэж байх үеийн Монголын нисэх хүчний одоо соёл ямар байв? Нисгэгчдийг ер нь яг ямар шалгуураар үнэлдэг, дүгндэг байв? Тэр үеийн нисэх хүчний соёл үйл яг л тэр үедээ зохицсон тийм онгоц, техник, инженер анги байлаа. Өөрөмжил далаад нэг юм үе тийм ээ. Шалгуур хэвэл хамгийн гол миний хувьд боддог бол нисгчүн бол хамгийн гол эрүүл юм да. Эрүүл байх хэрэгтэй миний хувьд. Дараад нь онгоц техникээ бүрэн мэддэг байх хэрэгтэй. Ямар ч санаа зовлтгүй инженер техникүүдийн бэлдсэн онгоц нь суугаад тэгэл өөрийнхөө нисгээ ямар даалгавар биелэх ёстой. Өнөөдөр тэрэндээ бэлдээл шалгуулаад дарга нартаа олсоо байсан да. Зөв толгойн нисгэж. Тэгэл нисгэн төлөө магаас нисдэг байсан. Олсоотой хэлдэг онгоцыг хавийн суула ямар ч онгоц нэг юу байхгүй санаа зовхгүй зөвхөн тавигдсан даалгавар өөрийнхөө хийх ёстой юм гэлээ. Зоонд очоод тэр янз бүрийн агаарын эргэлтүүдийн газрын зээлийг бөмбөгт нь бүхэл юмдаа тэр газар үлддэг байна. Тэгж ирээл суусаагаад онгоцоос гарсан хойно идэрчээ баярлж байгаа. Техникийн бүрэлдэхүүнд хамгийн гол нэгний техникийн бүрэлдэхүүн бидний нийслэгийн аюулгүй байдлыг хаахад маш хөдөлмөр засвардаг. Эдэндээ итгэж л явдаг. Тэгэхгүй бол за нэг юм шүү яах вэ гэх юм бол хүнд байж болохгүй ш. Нисгчүүний хувьд. Нэгдэлтэй итгэл тэгэл өөрийнхөө
одоо чадвар гэх ухнаасаа сэтгэж явах юм чадвар ах юм. Тэрэндээ тэгэл би өрийг зэрэгтэй нисчихсэн. Доктор хэлгээд би бол гайгүй нисчихэл байсан. Багцж байгаа юм биш. Тэгэхээр яг тэгэхээр бас нэг сониучхан ч юм уу нэг асуултыг асуумаар санагдлаа. За. Мэдээж бүх нисгэгч нар инженер техникийн бүрэлдэхүүндээ 100% итгээд айдасгүй байдаг багтаа энэ онгоцныхоо хувьд. Гэхдээ дотор бас нэг нисгэгчдэд яг ингээд проектээ суугаад нислэгээ үлдгээд ямар нэгэн юм жижиг өөр төрлийн айдас байдаг гэсэн болоо. За миний хувьд юм байгаагүй. Усад явдаг байсан мэт би бол тэгээд онцлог авын суулж нислэг бүх юмар хийх даалгавартаа анхаарлаа хандуул. Түүнээс тэрхүү яахлаа гэсэн тийм ерөөсөө байдаг байсан. Би бол нэгдүгээр зэрэг нисгэж авсан. Шөнө өдөр агарын хүндэрсэн нөхцөлд бүгд би багш нисгэхдээ 20 жил ниссэн. Донд нахт басгаад актив төгсөг нэг тийм юм байна. Ер нь бол энэ айдас байсан уу гэдэг энэ асуулт ийм имэйлийн сэтгүүлчид их ирдэг юм л да. Зөвхөн одоо онгоцны нисгчдийг одоо сансар нисгтэй одоо айснуу тавьсан сандарсан уу гэдэг. Тийм одоо айлт бол байдгүй юм шүү дээ. Би энийг юутай холбож үздэг хөхтэй зэргийг одоо биднийг бэлтгэсэн тэр бэлтгэлтэй одоо их холбоодог. Биднийг бол үнэхээр одоо энэ одоо сониогч онгоцоор ингэж нисэх ёстой. Ийм юм дараалтайг үйл ажиллагаануудыг хийгээд яг дөрөв дээр буух ёстой гэдгийг одоо заагаад сургацсан. Тэгээ тэр бүхнийг бол их сайн бэлтгэж хүнийг одоо сэтгэл зүйн хувьд бол бас одоо ур чадварын удирдах онгоцоо удирдах энэ юунаас гадна сэтгэл зүйн хувьд бол их сайн бэлддэг байсан да. Тийм учраас бол ямар нэгэн тийм өөр юм бодох зай завсар баг гардаггүй. Тэр л одоо тийм. Яг л одоо Оксиген суулаа тэгээд энэ өвдгөн дээр чинь планшет байгаа. Ямар нислэг хийх үү, хязээ эргэлт хийх үү, ямар хайрцаг хийх үү, ямар хурдтай явах уу, ямар өндөрт байх уу, хязээ бөмбөгдөх үү, тэр бүх юм чинь яг энийг л хараад тэрийг бүрэн биелүүлээл яваадаг. Сансрын нислэгч мөн ялгаа байхгүй. Чамд одоо өгсөн тодорхой хөтөлбөр байгаа. Тэр үнийг хэрэгжүүлээд тэгээд одоо сансрын хөлгөөн хянаад л явж явах хэрэгтэй. Команд тохионууд яг цагт хугацаанд орж ирэн, шүрмжиж ирэн. Тэр бүхнийг хунаал хэрв ямар нэгэн тохиолдол гарах юм бол одоо гараа удирдлагад оршуулж ийм юмнуудаа бодоод явж явах болохоос биш өөр зүрлийн юм бодох. Тим завчлаа бол нисгч хүнд баг байхгүй тий. Тэгээ хаяам нэг сайхан үг байдаг шүү дээ. Хүн ер нь мэдхгүй зүйлээсээ айдгаа гэж. Хүний айдас мэдхгүй болохоор айдас төрж идэг. Тэгэхээр яг л тэрэн шиг 100% айдас төрөхгүй болтол сэтгэл зүй болоод ур чадварын техникийн мэдлэгээд бид нар ингэж нисгэгч нар маань бэлтгэдэг байсан бах нэ гэж би одоос дотроо бодож байна. Мэдээж нөгөө сансрын нисгэгчийн бэлтгэл гэж маш хүнд тэ бус одоо нисгэгчд гэх юм өөр төрлийн бэлтгэлүүдээс бол хамаагүй тийм хүнд бэлтгэлүүд байсан бах. Тэр дундаас одоо таны хамгийн одоо хэцүү санагдсан ч юм уу хамгийн их хүнд одоо хүнд сорилт нь юу байсан бэ гэж бас асуумар санагдчих. Ер нь сансрын нислэгийн бэлтгэл гэдэг бол бүхэл юмд бэлтгэдэг юм байлаа л дээ. Ер нь сансрын нислэг гэдэг бол одоо бараг одоо газар дэлхийгээд сайн тасраад хоёулахна болчихж байгаа энэ үед бол хүн тохиолдож болох бүх юмд л одоо ямар нэгэн хэмжээгээр тэр хүн бэлтгэгдсэн бэлэн байх учиртай. Тийм учраас одоо мэрэгжил болгоноос жоохон эзэмшүүлдэг. Эмнэлгийн ч гэсэн нэг тодорхой одоо зөвлөдүүдийг мэддэг, толгой өвдөх, ядарах барихад одоо яах ёстой. За түүнээс гадна одоо энэ телевизийн нэвтрүүлгүүд тийм ээ. Тэгэхэд чинь одоо энэ гэрэлтүүлэг хаана яаж тавих вэ? Ямар гэрэлтэй юу хийх вэ гэд сэтгүүлч нэг жоохон юм гэх шиг. Ийм мэтлэнгийн одоо мэрэгжил бүхнээс гэж хэлэх нь хаашаа ямар ч байсан нэг бие дагаад ажиллах амьдрах ийм юмд бол үнийг сургадаг. Өчнөө олон бэлтгэл хийдэг. Зүгээр надад бол хөгжилтэй юм шиг одоо ярихад юу хөхтэй зэрэг надад хамгийн одоо хэцүү бэлтгэл дасгал сургууль юу байсан бөхтэй зэрэг нь далайн бэлтгэл гэж Морская подготовка гэж гардаг. Тэгээ тэр бол яг хөхтэй зэрэг ерөөсөн
нөгөө сансрын хөлөгч нь газардч буух чадвартай одоо зөвлөлтийн соёо зөвлөгөөд усан дээр буухын чадвартай юм байна. Тийм учраас хэр усан дээр одоо далай дээр сансрын хөлөг буучвал чи одоо та яаж амьдрах ёстой юм. Тэр буух чадвартай хүнд учраас усны гадаргуудаар их урт хугацаагаар байж чадахгүй тэгэл одоо живэх ийм учиртай болохоор ямар нэгэн тодорхой хугацааны дотор тийм зүйлүүдийг хийх ёстой гэдгийг одоо тэр нэг далайн бэлтгэл дээр хийдэг. Хамгийн гол нь одоо буцаад ирж явахдаа одоо нөгөө сансрын тойрог замд 8 хоног ажилласан тэр одоо хөтөлбөрийнхэн програмын биелэлт тэрний одоо үрдэнгийн талаарх олж авсан юм ачаа багч тэр юмнуудаа хамгийн түрүүнд одоо аюулгүй байдалд авчулдаг. За тэгээд нөгөө жижигхэн аппаратын дотор хувцс өмсгөлөн одоо сольж өмсөх усны хувцс өмсөх хэрэгтэй болно. Сансрын скафандр бол бас тэр усан дээр ажиллах тэр чадвах муутай. Тэр өөхөн жоохон энэ одоо төмөр бошиг хоо юм дотор хувцс өмсгөлөө солино. Тодорхой богинохон хугацааны дотор энэ бүхэн бол бас дасгал сургууль зайлшгүй хийх хэрэгтэй. Тэгээд одоо гараад усны гадаргуудаар одоо нөгөө аврах группыг эрдэл ажиллах хэрэгтэй. Тэгэхээр би нөгөө одоо хөдөөний л хүн л дээ. Тал хээрийн нутгийн хүн. Надад тийм усанд орох нуур далай манай нутагт байхгүй. Усан сэлжэд төхөөс энэ үгтэй гэж хэлэхэд тэгээ тэр одоо тэнгисийн бэлтгэл, далайн бэлтгэл бол надад нэлээд хүнд байсан. Мэдээж хэрэг аврах хайх инструктор тэр хүмүүс хажууд байна. Хөлгийн дарга хажууд байна. Гэлээ гэхдээ намайг гэж бас тэнд бас тодорхой хугацаагаар тийчлүүлэх зорилго тавьсан чинь байна шүү дээ. Тэгээд бэлтгэлээс буугаад ирсэн манай инструкторын 2 гаруй мингээс улаан гэрээ болсон. Хөхөрөө болсон. Яагаад тийм болчих вэ гэсэн чи би ерөөсөө юм бол тэрнээс базаж яваад гэсэн. Тэгээ яг вэ ямар ч байсан тэгээд ганаа өтөрсөн нэг нохой самардаг хэмжээтэй болцсон энэ шаардлагыг хангасан олон хүнд сорилтууд би одоо тэр центрфуг гээд эргүүлж байна. 78G өгнө гэдэг бол үндсэндээ одоо нусын сугар гүйлэн шүү дээ. Тэгээд эднүүд бол хүнд бэлтгэл байлгүй яах вэ? Гэхдээ одоо надад санагдаж байсан юм бол энэ далайн бэлтгэл бол надад нэлээд тийм төвөгтэй байсан даа гэж одоо хажууд бодож байдаг. Тэгэхээр тэр хүнд олон төрлийн бэлтгэлүүдийг одоо яг давж гарахад таны одоо хүсэл зүрхийг бадрааж байсан тэрийг бүгдийг нь давж туулж гарахад итгэл зоригийг ч бадрааж байсан тэр зүйл гэвэл та юу хэлэх вэ? За ер нь бол энэ даалгавар бол онцгой даалгавар байсан. Ард түмний даалгавар бид тухайн үед одоо нам засгийн даалгавар гэж ингэж байна. Одоо төрийн тэргүүн намын дарга одоо цэдэн булгой хүлээж аваад та хоёр л одоо Монголын сансрын пионерч шүү. Та хоёрын амжилт бүтээлийг одоо ард түмэн чинь цаг минут одоо алдалгүй харж ширтэж байна. Өндөр дэд хэмжээнд одоо биелүүлж ирэхийг бодож үзээ одоо чармааж ажиллаарэ гэж хэлсэн. Энэ одоо том хариуцлагыг бол үргэлж бодож явахаас өөр арга байхгүй. Тэрнийг хэрэгжүүлэх биелүүлэхийн төлөө цаг нойр одоо юу гэдгийг өөрийгөө дайчлах ёстой байсан да. Тэгээд ганц зэрэг хоёр бол ингэж л хоёулаа бодож хорондоо ч ингэж ярьж тэгээд одоо бид хоёроос шалтгаалсан хүнийг одоо бид хоёр хийх ёстой юм шүү гэж ингэж ярь тохирч хийж ингээд дасгал сургууль хийж сансрын нислэгт бэлтгэж байсан да. Тэгэхээр сонирхолтой байлаа, баярлалаа тань. За тэгэхээр Монголын нисэх хүчний 120 жилийн түүхээс өнөө үед манай нисгэгч нарт хамгийн үн цэнтэйгээр өвлөгдөн ирсэн зүйл гэвэл та юу хэлэх вэ? Анх манайх 30 оны үед альтын авах нисгчнэр байсан. Алхолын найр нисчихсэн. Дараад нэг хэрэгцээ завсарлаад иргэний гарал шилжсэн. Монголд тээвэр
улс дотор зөрчтэй тээвэрлэг иргэний агаар нисгэж үлдээд байсан. 70 оноос эхлээд Байлдааны Зэргийн ангийн Байлдааны онгоц гэдэг зохион байгуулаад 1970 онд гар дайрын 137 дугаар ангид. Тэрнээс хойш нисэх маань хөгжих гэж боддог. Дайлан 1977 оноос дуунаас урд шинэ онгоц 1021 гэдэг онгоцыг манайх Монголд өөрснөө сурсан. Одоо үлдийн нисхийн хорооны бааз дээр. Тэгэл миний бодлоор бол нисгэл тасрахгүй явж байгаа гэж боддог. Одоо 90-ад гарсаас 90-ад оны сүүлч одоо шинэ үеийн залуучууд дуунаас урд 1029 гэдэг онгоцон дээр нисэж байна. Энэ бол Монголын төвхөн нисэх хүчний тасаагүй л би бодож байгаа. Ер нь бол ийм шүү дээ. Одоо бидэнд одоо өвлөгдөж үлдсэн одоо онцгой юм бол бидний энэ Ахмад үеийн ихний бидэнд үлдээсэн одоо тэр Монгол хүний төсвөр төвчээр чадвар энэ бүхэн байгаа юм. Бид одоо нисэх хүчний 100 гаруй жилийн түүхэндээ одоо анх энэ нисэх гэдэг энэ байгууллагын гал голомтыг асаах гэж байсан одоо тэр ахмадуудаа бас дурсаж ярих ёстой юм байна. Одоо шагдар сургуй Дэмбэрлэгээд одоо зайсан одоо энэ гайхмаар сайхан нисгэгчдийн тэдний үлдээсэн одоо их том өв тэдний үргэлжил болсон одоо манай Монгол улсын баатар Гунгаагаа дугрын Гунгаагаа эдний л одоо бидэнд үлдээсэн юм бол бидний үргэлж одоо бодож санаж ярьж хойч үеийн үлдээх юм бол одоо энэ их сайхан өв уламжлал байгаа юм. Мэдээж хэрэг одоо залуучууд сайхан болж байна. Хөгжиж байна. Эрдэм мэдлэг нь дээшилж байна. Тоног төхөөрөмж нисэх хэрэгсэл шалвар болж байна. Одоо хиймэл оюун ухааны тухай бид өнөөдөр ярьж байна. Магадгүй тодорхой хугацааны дараагаар нисгчийн мөргийг үүсгэх юм чадвартай төхөөрөмж бий болгочих биш одоо үгээс харахгүй. Энэ хиймэл оюун ухаан улам хөгжснөөр их олон мэрэгжлүүд бол цаашдаа бас хэрэгцээ багтаа болох юм одоо бид өнөөдөр бичиж ярьж уншиж байна. Тэгэхэд үргэлж бидэнтэй одоо байх зүйл бол тэр сайхан ахмадуудын үлдээсэн одоо өв тэдний үлдээсэн тэр их соёл нисэх соёл энэ бүхэн байгаа юм аа. Би өөрийгөө азтай хүн гэж боддог. Би одоо зарим дөржгөөтэй лав гэж угаатай ажиллаж тэдний үгийг бас одоо сонсож байлаа. Гонгаа дарахтай би бас одоо уулзаж очирч ярьж байсан. Тэгээ энэ бүхэн бол мэдээж хэрэг үеэс үе дамжаад ингээд явж явах их гол чухал юм бол энэ одоо Ахмад үеийнхний одоо бидэнд үлдээсэн тэр их өв соёл энэ нисгтэй хандлага энэ бүхэн байгаа юм аа гэдгийг одоо бас хэлмээр санагдлаа. За дорж нисгэж танаас асуухад та нисгчийн хувьд мэдээж олон нислэгүүдийг үлдэж байхад хамгийн сорилттой бөгөөд таны сэтгэлд яг ингээд гүн үлдсэн тийм нислэг байдаг уу тань? Хамгийн хэл онгоцсон суугаар нисгэл хамгийн гоё байсан. Сорилттой бол бүхнийг л газар дээр сайн бэлж явал гэсэн учраас бүхэл анхаарал тэрэндээ л байна. Ямаас нэг юм юм болцсон юм байхгүй миний амьдрал. Тэгээ өөр хариулах юм шиг хамгийн гол нь нисгэлээ хамгийн модаа ойлгох хэрэгтэй. Яг ковин суулаа бүгдийг л өөр хүн хийж өгөхгүй шүү дээ. Тэгээд яаж хийх хэрэгтэй тасаалаа тэрийг бүгдийг л өөрөө гүйцэтгэл буудлээ нэг сайхан саавал эдлэртэй баярлаа. Тэгээд болоо. Ер нь бол манай нисхийнхний хувьд бас одоо төр засгийн их анхаарал байсан дөө. Тэгээд одоо төр засгаас их анхаардаг, очиж үздэг. Монгол Ардын хувьсгалт намын улс төрийн тавчаа. Тэр чигээр одоо манай ангид дээр очиж үзчихээл. 2 удаа очив. Тий. Тэгэхэд бол хамгийн одоо сандрагдгүй хүмүүс бол нисгчл байдаг. Өөрийнхөө юм хийгээл ингээл явж сандарч байгаа хүмүүс бол тэр газарт үлдэж байгаа удирдлага дарга цариг тэднүүд л байдаг болохоос үүний хэрэг дээр бол дорж байгаа бол одоо тэгэл бэлтгээр нисэл өөрийнхөө ажлыг хийгээл ингээл бууж тийм учраас газарт үлдэж байгаа бидний хувьд бол одоо тийм сэтгэл догдолсон үйл явдал болж байгаа боловч манай нөхдүүд зүгээр л хийдэг ажлаа хийчихэл буцаад ирчээсэн. Ийм л
түүх ийм л харьцаа хандлага л да. Ер нь бол тий. Энэ дорж дарга дээр би юм чили. Дорж дарга манай анги захирч байсан. Бидээ гэрч байсан тухай үед. Тэгэхээр сая дарга болохоор хэлж юм л та. Зүгээр нислээ бууж ирлээ гэж. Тухайн моментууд зарим нэг үед бол баг зэрэг атгаас гэж юм байна гарахыг үгүйсэхгүй. Тэрийг бол миний мэдхээр бол манай дорж дарга бол засаад засч штэ. Тэрийг яагаад буугаад ирдэг. Энэ нисгч бол аас нисгч гэж яригддаг байхгүй. Тийм аас нисгчийг тиймэрхүү тохиолдлуудын талаар мэднэ. Манай хүмүүс ичээд нэг шиг. Тэгэхгүй ч юм байдаг байхгүй. Давлт монголоор даваад. Тэрийг бол засч ийсэн тийм л юм. Техник энэ чинь бас нэг жоохон маар шүү дээ. Тэгээд бид нар тэр давлтыг мэдээлээ, хэлээ, заслаа тэгээд дараач хэрэгслийг бүрт явуулдаг шүү дээ, тийм ээ. Энээс улбаалаад Бутэргийн нагалаас асуулт асуухад өнөөдрийн манай Монголын цэргийн нисэх хүчин ер нь нисхийн мэрэгжлийг манай залуучууд хэрхэн ойлгож ямар үнэт зүйлээр ингэж харж байгаасаа гэж та хүсдэг вэ? Ер нь бол нисэх гэдэг чинь их том юм л да. Шийдлэх гоё. Тэгээ энийг эзэмшээд ингээд улстай тэрийг одоо ингээд өглүүлж үлдээж байгаа үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа л залуучууд байгаа байхгүй. Тэрийг сайн сураад тэгээ Монгол улсад ийм нисгчээ тийм үйл явдал хийсэн байна, ингэж хийсэн байна гэдэргээл тэрийг л хийх ёстой л гэж би ойлгоод байдаг шүү дээ. Ер нь бол надаа манай улсад чилгаагүй би бас одоо зүйл тулсын түүх энэ үхмийг бас үзэж харж байсны хувьд бол нэг хэсэг бол одоо залуу үе бол ердөө нисгч болох, нисэх техник дурлах ийм юм бол одоо 30, 40, 50 он хүртэл тийм ээ. Залуучуудын үндсэн гол сонирхол заа нисгчл болчих юмсан гэдэг. Ийм байла 1960-аад оноос хойш сансрын нисгч болгосон гэсэн ийм одоо хүсэл тэмүүлэл бол залуучуудын одоо нэлээд хүсдэг тэмүүлдэг ийм одоо салбар байлаа. За тэгээ энэ одоо цагийн цагаараа байдаг гэгчээр одоо бол бас хандлага залуучуудын хандлага бол бас өөр болсон байна. Ямар мэрэгжил сонгох уу, ямар хэл сонгох уу. Тэр сонголтууд нь бүгдээрээ өмнө нь байгаа учраас дуртай сонголтоо хийгээд явах юм боломжтой болсон учраас залуучуудын бас хүсэл мөрөөдөлд хүртэл бас ямар нэгэн хэмжээний тийм өөрчлөлт ордог юм шиг байна. Ер нь бол нисэх сансар бол үеийн залуучуудын үеийн одоо эрчүүдийн гэж хэлгүү хүсэл мөрөөдөл байсан да. Өнөөдөр ч гэсэн ямар нэгэн хэмжээгээр тийм их масс бий ч гэсэн энэ бол байгаа зүйл гэж би бодож байгаа. Ер нь жоохон хүүхдүүдийн нис загварын дугууланд явуулах нис загварын спортоор бас үргийн хэмжээнд дэмжиж явчих юм бол энэ их зүгээр. Тэгээд түрүүн бас бидний подкастынд яригдлаа шүү дээ. Ерөнхийлөгч ивэл дор тэмцээнүүд олон жил болоод зохион байгуулалт явж байна. Өнөөдөр Монголын залуучууд хүүхдүүд ялангуяа нис загварын спортоор бас дэлхийн том хэмжээгээр гаргаж байна. Нис загварын спортын нийгэмлэгийн бас нэг том төлөөлөл хэлэхэд бол бид нар одоо Оросд авч үзээгүй зөв толгойд ус байхтаа ч тэр Хятадд авч үзээгүй Азийн бусад томрууд авч үзээгүй дэлхийн аваргын нис загварын спортын тэмцээнийг 15 нэг удаа зохион байгууллаа. Одоо ирэх жил 27 онд 20 зохион байгуулах гэж байна. Ийм бүхэн бол яг Монгол улс яг энэ үхэндээ бас юм урагштай зөв бас далайцтай чанартай хийгдэх тийм алхам болж байгаа гэж би хувьдаа үздэг. Тэгэхээр бас нэгэн сонирхолтой асуултыг та бүхнийхээ дунд тамаар санагдлаа. Та бүхний үеийн цэргийн нисгэгчид инженеруудын Сахилга Бат яг одоо байгаа өнөөгийн үеийн залуучуудаас ялгаатай тал нь юу вэ? Мөн өнөө үеийн одоо манай цэргийн нисэх хүчний алба хаагчдаас ингээ харж байгаа үнэхээр гоё давуу талууд юу харж байгаа вэ та бүхэн? Аливаа юм бол дүрмтэй байдаг, журамтай байдаг, хуультай байдаг. Тэгэхээр нисхийн дүрм, нисхийн журам гэдэг бол
одоо дээхэн үедээ бид ярьдаг байсан да, энэ бол одоо цусаар бичигдсэн ийм дүрэн байдаг. Гажил өөрөөр одоо хийх арга байхгүй. Энэ бол одоо амьдрал дээр үндсэндээ л одоо янз бүрийн одоо ийм төгсгөлүүдээр тэрнээс авсан жишээгээр энэ дүрэн бичигдсэн байдаг. Энээс гажвал одоо алдаа дутагдал аваар асал гарнаа гэсэн утгыг илэрхийлж байгаа үг. Ийм хандлага одоо манай нисхийн бүх хүмүүсэд байсан да. Ерөөсөө энэ бол гажиж болохгүй нисхийн энэ дүрм журам бол одоо яг уг үсгчлэн мөрдөх ёстой дүрмээ гэж ингэж бодож, ингэж хандаж ирсэн одоо энэ нислэгтэй, энэ нислэгийн журам энэ бүх юм да. Одоо юу бол их сонсдог байсан. Үгийг тухайн үед. Одоо жишээлбэл манай тэр үеийн ахмадууд хэлдэг, тэрийгэ залуучууд аяг хүндэлдэг, айдаг бүр дээрээс. Тэгээд яадгүй гэхээр одоо бид нэр техник шин жагсан ажлын хүмүүс дуусаа. Тэгэд бол содон инженер гэж хүн байсан. Тэр бол заадаг. Тэдгээр онгоцны шкафуудын тэнд одоо тийм үзэх хэрэгтэй. Гэхдээ тоочнол залзуур содны залзуур тийм заадаг. Ирогийн техникч бол тэрийг тэгэх ёстой, соодыг тэгэх ёстой. Ингэсэн байх үдсэн. Яг тийм юм өөртөө амар мэдлэгтэй байнга өөртөө тэн дээр юм өмсдөг. Тэр үедээ л манай нэг ингийн инженер байсан цам гэж инженер ингээд шалгад тойрч явж байгаад онгоцыг тэгээд ирээд над хэлчихсэн. Гэхдээ энэ онгоцон дээрс нэг ч удаа юу олсонгүй. Атгаас. Нэг тасаад ерөөс олсонгүй. Уг нь ямарваа нэг юм байдаг. Ядаж чорог нарцсан байх хэрэгтэй. Ерөөс энэ бол зөвхөн олдоогүй гайхамшигтай тийм хүн байсан. Тэр хүмүүс тэгж хэлсэн. Тэгэхээр чинь тэд нар бол өөрсдийнхөө онгоцыг бол өстой өөрийнхөө бишиг л мэддэг байсан байхгүй юу? Тухайн үеийн залуучууд чинь өөр хүсэл тэмүүлэл байхгүй зөвхөн онгоцоор нисэл гэсэн үүтэй. Санаа хүсэл зоригтой байсан. Одооны залуучууд гэж асууж байна. Одооны залуучууд бас арай өөр байна. Юуных нь орчин нөхцөл нь өөрчлөгдөж байна. За тэгээд бас мөн одоо тухайн үеийн их одоо нислэг үйлддэг байсан, ачаалал ихтэй байсан үеэсээч одоо сул болцсон байж арай багассан байна. Тэгэхээр одоо илүү хийх цаг зав гарч байгаа юм болов уу? Эсвэл тийм ч юм уу? Эсвэл өөр одоо дарга болох ч юм уу? Тэмхүү бодол гар төрдөг байж магадгүй одооны залуучууд. Тэгэхээр бол тэр онгоцноос өөрөн боддог, тэрийг яахгүйгээр тийм бодол орж иж байгаа бол тэр нисгч биш. Инженер техникийн хүн биш л гэж би ойлгож байна. Тэгвэл байх хэрэгтэй гэж боддог. Би болохоор яг залуучууд руу ирээдүйн рүү хандсан хэлчихье гэж бодож байна. За Монгол улс дотоод нисхийн дэд боловсролтой инженер одоо бэлтгэлж ирснээс 24 жил болж байна. Өнөөдрийн байдлаар 750 гаруй инженерийг бэлтгэж өнөөдөр Монголд агаарын хүлгийн засварын газар гээд Азийн одоо энэ бүс нутагт хамгийн том засварын газартай. Тэр засварын газрын бүрэлдэхүүний 90%-ийг одоо манай дотоод төгссөн инженерүүд бүрдүүлж байна. За тэнд бол одоо олон сая долларын үнэтэй D-check буюу одоо капиталны ремонт гэж орсоор хэлдэг. Манайхаар бол их засварыг зүгээр ямар ч төвөггүй хийж байна. Хамгийн нэг сайхан жишээ манай шүтээс 90 гектар дарга нар их ярих дуртай. Манай хэдэн залуучууд Америкт очиж илдээ зүгээр сайхан бод залуучууд үргэлж өрцөн. Тэгээд Америк хэлдэ очиод та нар яах гэж байна? Бид нар Боингийн хөдөлгөөр засах гэж ирж байгаа. Юу яриад байгаа та нар? Монголчууд борцоотой сайхан залуучууд ирдэнгээд. Тэгээд цаашаа так гэж асууж илтээ. Гэсэн үнэхээр тэнд хөдөлгөөр засах гэж очиж байгаа манай инженерүүд байгаа байхгүй. Манай л төгсгч. Тэгээд төдгөн хурцээ шууд нөгөө VIP-гаар бүгдийг оруулж ирж байна. Ямар ч үзэж харах юм. Тэр бол үнэхээр бидний бахархал. Бидний одоо залуучуудаараа, нисхийн залуучуудаараа бахархал гэж би бодож байгаа. За тэгээ бас нэг онцлог юм хэлэхэд за нисхийн инженер одоо ингээд 750 гэхэд хүмүүст их тоо юм шиг санагдаж магадгүй. Гэтэл одоо тийм биш. Одоо өнөөдөр бид нар нисхийн мэргэжилтийн инженерүүд таталтай хэвээрэл байж байгаа. Тэгээд энэ бүхнээс юугээд дүнээд хэлж болох вэ гэхээр Монголд бол нисхийн ирээдүйн өнгөлөг байна, өөдрөг байна, залуучууд гайхамшигтай байна. Тэгээд өнөөдрийн одоо энэ өндөрлөг дээр бүр Аршаабаатар маань, Дарганар маань Ахмад үе сайхан туршлаа. Ирээдүйг харахад бол гэрэлтэй гэгээтэй байна. Нисгийнхэндээ
ахмадуудаа, залуучуудаа бас баярын мэндийг хүргье. Сайхан баярлаарай гэж хэлье. За та Ахмад техникчийн хувьд бас одоо өнөө үеийн залуучуудаас харж байгаа сайхан чанарууд. За энэ үед бол онгоц сэтгэлгэн дээр ажиллаад одоо насгийн цаасан нөхцөл бүрдээгүй, ангаар байхгүй, хилцаатаа, шалх шуурганд, бороонд, наранд, хүйтэнд ажиллана. Тиймээс одоогийн залуучууд бол сайхан ангаартай, тоног төхөөрөмж, орчин үеийн электрон тоног төхөөрөмж маш сайн болсон. Ийм үед ажиллаж нэг хувь тавилантай, сайхан заяатай улсууд ажиллаж байна. Ингээд залуучууд маань ирээдүйдээ Монголдо онгоц бүтээж шинэ техникийг эзэмшсэн ийм сайхан ирээдүйтэй залуучууд байх юм байна гэж бодож байна. Тэр сайхан яриад бат сайхан уршгэ. Миний хувьд нисэх. Энэ тийм бүртгэл ялгаагүй нисэх хамаа гол нэрүүл явах хэрэгтэй. Эрүүл мэндийн анхаарах хэрэгтэй. Тэгээд тухайн үеийн нисэх онгоц эд ингээ сайн судлаж тэгэл нисхийн үр амьсгалтай биелүүлэх байх л гэж би бодож байна. За үүнээс хойш бол одоо би залуучуудаас хүсэх юм бол ер нь хууль эрх зүйн баримт бичигт анхаараасаа гэж хүсэж байна. Яагаад гэх юм бол одоо энэ улсын эсхийн тухай хуулийг өөрчлөх гэж явж штэ. Одоо улсын хууль мэдүүлчихэд байж байгаа юм байна. Тухайн үед бас нэг 18 онд бас нэг өөрчлөлт оруулж ирсэн. Байлдааны гэдэг байхгүй байсан. Бинээр яраад сүмөрч онцнуудад яг Оросын перборуудтай яг бичиг баримтан дээр ажиллаж байгаа учраас тэрэн дээр нь яах юм байна гэдэг өөрчлөлт оруулсан байна. Одоо бас энэ дээр дороо мороо ингээд оруулах гэдэг ингээд явж байгаа юм байна. Иймэрхүү бичиг баримтууд дээр цаашлуулах хэрэгтэй. Байлдааны дүрэн байхгүй байсан. Тэрийг бол хийсэн. Байлдааны дүрэн армейская байлдааны дүрэн байна. Одоо сүнөөгч онгоцны байлдааны тэднийг хийх хэрэгтэй байна. За бусаж одоо тэр багц дүрмүүдээ шинжилэн сайжруулах хэрэгтэй байна. Энэ бичиг баримтууд их дутуу. Одоо тийм учраас цаашаа өшөө дутуу юмнууд бол байгаа шүү дээ. Тэдний дээр бол өөрчлөлт оруулаад сайн ажиллаарай гэдэг дээр бол хүсэж байна. Тэгээ миний хүсэлт бол залуучуудад гэхээс илүүтэй одоо хууль боловсролуудыг эрхлүүлэх субъектүүдийн улсын хурлын гишүүд, за манай салбарын удирдлагууд, ер нь бүх салбарын удирдлагуудаа хандсан нэг юм хүсэлт байдгийг. За ер нь энэ бол нөгөө нисэх загварын спорт чиглэл рүү бэрхжээ л да. Ер нь бас нэг тийм дотоодын тухай хуулийн дээр хэрвээ аливаа нэгэн компани олимпийн төрлийг дэмжиж мөнгө санхүүгээр дэмжсэн бол тухайн тэр мөнгөний татвараас нь ингээд чөлөөлөөд ингэдэг тийм их гой зарт байдгийг. Тэр үл зөвхөн олимпийн төрлүүдэд гэхлээр бие спортоор яг олимпиад ордог спортууд чиглэгдсэн байдаг. Ер нь бол бид нар техник технологитой холбоотой юм ярьж байна. За өнөөдөр бид нисхийхээр 101 жилийн хувьд тэмдэглэж байна. Энтэй холбоотой хэлэхэд зөвхөн тэр олимпийн төрөл гэхгүй. Ялангуяа техникийн бүх төрлийн спортод яг тийм одоо утгааруулгатай заалтыг бий болгох юм бол бидэнд технологи өгчөөд залуучууд урагшаа бүр ингээд фуучин шиг нэг том алхам хурдтай хийхэд их хэрэгтэй юм а гэж боддгийг. За энийг л одоо миний хүсэж явдаг юм. Энэ одоо подкастыг одоо ялтамд бас хэлчихье. Тэгэхээр бид бол хуучин иргэний нисэх, цэргийн нисэх гэсэн ийм одоо хоёр ойлголттой байсан. Өнөөдөр нисхийн салбар маань ихээхэн өргөжөж одоо хувийн салбарууд, хувийн нисэх онгоцнууд, хувийн авиа компаниуд өнөөдөр зөндөө болсон. Энэ авиа компаниуд үндсэндээ одоо энэ дотоодын ачааллыг бол өөр дээрээ аваад дотоод гэх чимгүй ер нь одоо олон улсын шугамд энэ авиа компаниуд хувийн энэ одоо байгууллагууд, хувийн хвшлийн энэ одоо нисэх байгууллагууд оролцож байна. Тэгээ ер нь бол нисхийн ганц л одоо хэлдэг бидний хүсдэг юм бол аюулгүй байдал. Аюулгүй байдал одоо гэдгийг улсын ч бай, цэргийн ч бай, хувийн ч бай нисэх техниктэй харьцаж байгаа энэ одоо хүмүүс байгууллага бүгдээрээ одоо аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой. За тэгээд өнөөдөр бид
одоо нисэх хүчин үүсэж байгуулагдсны 101 жилийн ойг тохиолдуулан одоо уулзаж энэ ярилцлагыг хийж байна. Энд оролцож байгаадаа би баяртай байна. Өнөөдөр бид туулж өнгөрүүлсэн замаа бас эргэж хараад өнөөдрийн энэ өндөрлөгт хүртэл одоо биднийг туршид тул дароос нь өргөж ирсэн Ахмад үедээ одоо бас баярлаж талархаж байгаагаа илэрхийлмээр энэ салбарт ажиллаж байсан олон мянган хүн бий. Энэ бол зөвхөн нисгчдийн хэлж байгаа юм биш. Техникчид, за тэгээд аюулгүй байдлыг хангадаг, диспетчер, удирдлага гэдэг энэ бүх олон салбаруудад ажиллаж өнөөдрийн нисхийг энэ нисгэд хүргэсэн одоо тэр хүмүүстэй одоо талархаж байгаагаа одоо бид бол Ахмадуудынхаа нэрийн өмнөөс нисхийн одоо Ахмад ажилтнуудынхаа нэрийн өмнөөс хэлмээр байна. Тэгээд одоо эдэг ялцаж нисэж байгаа энэ сайхан залуучуудтай их сайхан ажиллаж аваар асалгүй их олон мянган километр замыг доолж иргэндээ үйлчилж улс орныхаа аюулгүй байдлыг хангадаг тэр салбарт ажиллаж байгаа нисгчид нь мөн бас төлөвлөж байхын одоо юм ерөөлийг дэвшүүлж байна. Нисгчнийхэн 101 жилийн ойг бид сайхан тэмдэглэл байх гэж бодож байна. Энийг би түрүү хэлсэн их үлзий тэмбэрэлтэй тоо юм блэ. Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын 101 дэх гишүүн за тэгээд нисгч маань өнөөдөр 101 жилийн одоо агаан тэмдэглэж байна. Та бүхэнд баярын мэндчилгээ дэвшүүлж ажил амьдралын сайн сайхан бүхнийг хүсье. За баярлалаа. Тэр сайхан ерөөл бат сайхан оршгэ. Өнөөдөр бидний урилгыг хүндэтгэн хүлээн авч хүрэлцэн ирж сайхан халуун яриа өрнүүлсэн та бүхэндээ Монгол улсад нисэх хүчин өсөж хөгжсөний 101 жилийн ой мэндийг дахин дэвшүүлээд юу сансан сайн бүхэн саадгүй бүтэж байхын ерөөлийг дэвшүүлье. Баярлалаа. Баярлалаа.